Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн хичээлээр файлыг хэрхэн нээх тухай. За түүнд нэр өгөх, за хадгалах талаар хичээл оруулъя. За эхлээд бид нэр старт хэсэг рүү орно. За старт хэсгэн дээр маус нэгээ дарлаа. Үүнээсээ тухайн файлаа сонгоно. Тухайн програмаа сонгож өгнө. За бид нар одоо Word-ын програмыг сонгоё. За ямар програм дээр ажиллах гэж байгаа тэр програмаа старт хийснээсээ сонгоод нээнэ. За хэрвээ энэ старт хийсэн дээр харагдахгүй байх юм бол хайх хэсэг байна. Энэ search дээр бичээд хайж болно. За тэгвэл бид нэр жишээ нь энэ дээр Word гэд хайгаад үзье. За тэгвэл одоо Word-ын файлыг нээлээ. За энэ файлыг нээх нь бол тухайн бусад програмуудаа мөн адилхан байдаг байгаа. За Word-о сонгосон програмаа нээгдлээ. За энэ нэгдснээсээ бидний баруун гар талд more template гэж харагдаж байна. Эндээс харах юм бол бэлэн загварууд байж идэг гэсэн үг. За энэ маань одоо Word програмын хүрээнд харагдаж байгаа бэлэн загварууд байна. Бусад програмуудын хувьд ч гэсэн мөн адилхан ингэ харагдаж идэг гэсэн үг. За үүнээсээ бид нар education гэдгийг сонгоод үзье. За тэгвэл одоо сургуультай холбоотой, боловсролтой холбоотой бэлэн загварууд буюу темплетүүд байна. Эндээсээ сонгоод шууд ажиллах боломжтой гэсэн үг. За тэгвэл зүүн гар тал руугаа буцъя. Blank document гэдгийг сонголоо. За ингэснээр бидний файл маань нэгдэж байна. Word-ын файл нэгдсэн. За тэгвэл одоо бид нэр үүн дээр нэр бичвэр оруулъя. За Word-ын файл нээх арга 1 гэж бичвэр оруулчихъя. За одоо тэгвэл бид нар нэгдүгээр дууд ингэж нээж болох нь байна. За тэгвэл бид нар зүүн гар талын дээгүүр save товчлуурыг дарна. Ойртуулаад очихоор keyboard-ноос Ctrl-ыг товчлуурыг дарж байгаа. S товчлууртай хамт дарах юм бол хадгалагдана гэж байна. За нэгдүгээр дууд ингэж хадгалж болох нь байна. Товчлуураараа. Хоёрдугаарт keyboard-н дээрээс Ctrl+S-ээр хадгалж болох нь байна. За гурав дахь хадгалах арга маань зүүн гар талын файлаасаа save. За save гэдэг маань болохоор нэр өгч хадгалах, save-аас нь болохоор нэрийг өөрчилж хадгалах гэсэн үг ээ. За тэгвэл бид нар save-д сонголоо. Үүнээсээ хаана хадгалах вэ гэж байгаа. За тэгвэл бид нар дэлгэцэн дээр хадгалъя. Desktop-н дээр. За Word-ын файл учраас doc гэдэг өргөтгөлтөөр хадгалагдана гэдэг энэ дээр зааж байна. За тэгвэл бид нар file name хэсгийн урд за Word гэдэг үг байна. Энэ Word дээр үргэлжлүүлээд Word-ын файл нээх нэгдүгээр арга гэж заад биччихье. За тэгээд save дарнаа. Ингэх юм бол дэлгэцэн дээр Word-ын файл нээх арга 1 гэдгээр хадгалагдах нэ. За бид нар сая одоо энэ ажигласан болвол Word-ын файл нээх арга 1 гэдэг энэ дэр файлын маань нэр нь хадгалагдсан байгаа харагдаж байна. За нэр өгөөд хадгалсан учраас гаргачих чагта дараад. За ингээ харах юм бол дэлгэцэн дээр нэгдүгээр аргаар Word програмыг нээсэн харагдаж байна. За дараагийн нэг арга нь болохоор тухайн файлыг хаана нээж шинээр нээх гэж байгаа вэ? Тэр газар очиод хадгалж нээнэ гэсэн үг. За жишээ нь одоо би desktop-н дээр нээе. За ингийн тулд хоосон газар очиод маус хоёроо дараад үүнээсээ new гэдгийг сонголоо. New дотроосоо Microsoft Word document гэдэг энэ Word-ын шинэ документ нээж байна. За тэгвэл энийг сонголоо. Маус нэгээрээ дараад. За ингэхээр файлын маань нэрийг өөрчлөхөөр болоод цэнхэрдэж хандж байгаа. Үнийг нь арилгаж агаад за Word нээх арга 2 гэдэг нэр өгчөө. За энэ 2 дахь арга нь учраас. За энэ маягаар бид нар файлдаа нэр өгөөд хадгалах боломжтой. За тэгвэл одоо бид нар Word-ын файл нэгээ нээгээд үзье. За ингээд өөрчлөлтөө харагдаж байна. За энэ маягаар бид нар файлаа нэр өгч хадгалах боломжтой. За та бүхэндээ баярлалаа.